хуульч шуугахаа олон улсын хувийн эрх зүйн бодлого танилцуулж байна. Арабын нэгдсэн Эмират улсын иргэн Монгол улсын иргэн Дубай хотод үл хөдлөх хөрөнгө худалдаж авах санал тавьжээ. Монгол улсын иргэн мөнгө шилжүүлсэн боловч эд хөрөнгө хүлээн аваагүй байна. Маргааныг шийдвэрлэхэд аль улсын хуулийг хэрэглэх вэ? Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд кейсийг шинжлэх үүднээс субъект, объект, хууль зүйн фактыг тодорхойлъё. Субъект нь эрх зүйн харилцаа маргаанд оролцогч талууд буюу үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар мөнгө шилжүүлээд эд хөрөнгө аваагүй нэхэмжлэгч Монгол улсын иргэн. Дубай хотод үйл хөдлөх хөрөнгө санал болгож төлбөр авсан. Эд хөрөнгө өгөөгүй хариуцагч Арабын нэгдсэн Эмират улсын иргэн. Объект нь эрх зүйн харилцаа маргааны голцыг ба кейсийн хувьд Монгол улсын иргэний үйл хөдлөх хөрөнгө авахар төлсөн төлбөр буюу шилжүүлсэн мөнгө Дубай дахь үйл хөдлөх хөрөнгө болно. Хууль зүйн факт нь эрх зүйн харилцаа маргаан үүсгэсэн үйл явдал ба Арабын нэгдсэн Эмират улсын иргэнээс Монгол улсын иргэн тавьсан Дубайд үйл хөдлөх хөрөнгө зарах санал. Эд хөрөнгийг хүлээлгэн өгнө гэсэн итгэл үнэмшилд үндэслэн санхүүгийн гүйлгээ буюу Монгол улсын иргэн мөнгө шилжүүлсэн явдалд Арабын нэгдсэн Эмират улсын иргэн эд хөрөнгө хүлээлгэн өгөөгүй маргаан үүсгэсэн зөрчил юм. Хэргийн гол үйл баримт тодруулах асуудлыг авч үзье. Арабын нэгдсэн Эмират улсын иргэн Монгол улсын иргэн Дубай хотод үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах санал тавьсан. Нөгөө талаас Монгол улсын иргэн Арабын нэгдсэн Эмират улсын иргэнд үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахар мөнгө шилжүүлсэн боловч үйл хөдлөх хөрөнгөө аваагүй байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх байгуулсан бол хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа эсэх. Арабын нэгдсэн Эмират улсын иргэн эд хөрөнгө хүлээлгэн өгөөгүй тул гэрээг зөрчсөн гэж үзэж болох эсхийг тодруулах хэрэгтэй. Харьяаллыг авч үзье. Маргаан хаан улсын талууд хаан байрлаж байгаа, эд хөрөнгө хаан байгаа зэргээс шалтгаалan харьяаллыг тодорхойлно. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод тухайн үйл хөдлөх хөрөнгө байрладаг газар тул Лексрэ Сита дагуу Арабын нэгдсэн Эмират улсын шүүх тухайн үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой альва маргааныг хянан шийдвэрлэх эрх мэдэлтэй байна. Маргаан гарсан тохиолдолд аль улсын хуулийг хэрэглэх талаар талууд зөвшөлдсөөгүй. Хэргийг Монгол улсын шүүхэд шилжүүлсэн тохиолдолд Монгол улсын иргэний оршин суугаа газрын хуулийг хэрэглэх боломжтой. Холбогдох хуулийн талаар авч үзье. Арабын нэгдсэн Эмират улсын хууль. Арабын нэгдсэн Эмират улс доторх эд хөрөнгө өмчлөх, шилжүүлэх, худалдах гэрээг Арабын нэгдсэн Эмират улсын хууль тогтоомжоор зохицуулна. Арабын нэгдсэн Эмират улсын иргэн болон Монгол улсын иргэний хооронд байгуулсан гэрээний маргаанд Арабын нэгдсэн Эмират улсын гэрээний хуулиар зохицуулагдах магадлалтай. Монгол улсын хууль. Монгол улсын иргэн худалдан авахч боловч мөнгө төлөх үүрэг нь Монгол улсын гэрээний хуулиар ялангуяа Монгол улсаас ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ авах гэж байгаа тохиолдолд зохицуулагдана. Гэсэн хэдий ч Арабын нэгдсэн Эмират улсад гүйлгээ хийгдсэний дараа гэрээний гүйцэтгэл буюу хөрөнгө нийлүүлэх асуудал нь Арабын нэгдсэн Эмират улсын хуулийн эрх мэдэлд хамаарна. Түүнчлэн иргэний хуулийн 549-р зүйлийн 549-ийн 1 дэх хэсэгт гэрээний дагуу идэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна. 549-ийн 4 дахь хэсэгт талууд энэ хуулийн 549-ийн 1 заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дор дурдсан талын оршин суугаа буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно. 549-ийн 4-ийн 1-д худалдах, худалдан авах гэрээнд худалдагчийн гэж заасны дагуу үйл хөдлөх хөрөнгө нь Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод байх тул худалдагчийн буюу Арабын нэгдсэн Эмират улсын хуулиар тодорхойлно. Маргаан хэрхэн шийдэгдэх вэ? Арабын нэгдсэн Эмират улсын хууль эд хөрөнгийн гүйлгээг зохицуулах бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын иргэн эд хөрөнгөө хүлээлгэн өгөхгүй гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд Арабын нэгдсэн Эмират улсын шүүх асуудлыг шийдвэрлэх болно. Монгол улсын иргэн гэрээ зөрчсөн гэх нэхэмжлэлийг Арабын нэгдсэн Эмират улсын шүүхэд гаргаж эд хөрөнгө түүнтэй адилдах үн цэнийг нэхэмжлэх эсвэл нөхөн төлбөр шаардна. Дүгнэлтийг танилцуулъя. Арабын нэгдсэн Эмират улсын шүүхэн Дубайд байгаа үйл хөдлөх хөрөнгө холбоотой гэрээнд Арабын нэгдсэн Эмират улсад хийгдэж буй эд хөрөнгийн гүйлгээ гэж үзнэ. Эд хөрөнгийн хэлцэл түүний дотор гэрээ байгуулах, түүнийг зөрчигтэй холбоотой альва маргаанд Арабын нэгдсэн Эмират улсын холбогдох хуулийг мөрдөнө.
Төгсгөлд нь олон улсын хувийн эрх зүйн зарчмын талаар тайлбар хий. Олон улсын хувийн эрх зүйн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд баримтлах хууль нь тухайн хэрэг маргааны төрөл агуулга талуудын харилцаанаас хамаарна. Аль улсын хуулийг баримтлахыг тодорхойлохын тулд маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар наривчлан дүн шинжилгээ хийх шаардлагатай. 1. Lex re sita эд хөрөнгийн байршлын хууль. Эд хөрөнгийн эрхийн маргаан шийдвэрлэхэд ашиглана. Жишээлбэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанд тухайн хөрөнгийн оршин буй улсын хууль үйлчилнэ. Маргаан дубаадах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул Lex re sita буюу Арабын нэгдсэн Эмират улсын хууль үйлчилнэ. 2. Lex por шүүхийн байршлын хууль. Маргааныг шийдвэрлэх шүүхийн байрлаж буй улсын хуульд нийцүүлэн ашиглана. Жишээлбэл Монгол улсын шүүхтээр маргаан хэлэлцвэл Монгол улсын хуулийг баримтлана. 3. Lex Patra иргэншлийн хууль. Талууд аль улсын иргэншилтэйгээс хамаарна. Жишээлбэл Монгол улсын иргэн өөрийн улсын хуулийг баримтлахыг шаардаж болно. Ийхүү шаардах үндслэлтэй боловч үл хөдлөх хөрөнгийн маргаан тул тухайн эд хөрөнгө байгаа улсын хууль шууд хамааралтай. 4. Lex Solutionist гүйцэтгэлийн байршлын хууль. Гэрээний гүйцэтгэлийн байршлыг тодорхойлоход ашиглана. Жишээлбэл төлбөр бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх газар ямар улсын хууль үйлчлэхийг заана. Төлбөрийг Арабын нэгдсэн Эмират улсад байрлах үл хөдлөх хөрөнгө авахар хийгдсэн тул Lex Solutionist нь Арабын нэгдсэн Эмират улсын хуульд нийцнэ. Дубай дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан учраас Lex re sita буюу тухайн хөрөнгийн байршлын хууль болох Арабын нэгдсэн Эмират улсын хуулийг баримтлаж маргааныг шийдвэрлэнэ. Хуульч шууха олон улсын хувийн эрх зүйн кейс шийдлийг танилцууллаа.